Монгол дургатны мянганаар тоологдох өвөг соёл язгуур уламжлалыг хадгалж ном эрдмийн хүндэтгэн дийлж, шаш тэрэгцэдэг суу сэтгэлгээний охиболсон бүтээлүүдийг хадгалан, үеийн үед уншигч олны хүртээл болгож улс их орон аймаг орон нутгийнхаа хүн ардыг соён гэгэрүүлэхийг хүлсээд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа Ховд аймгийн нийтийн номын сан нь 1938 онд суурьа тавьж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тэгвэл уг номын сан үүсэн байгуулагдсны түүхт 80 жилийн ойн энэ он тохиож байгаатай холбогдуулан номын сангийн хамт олон 80 жилийн ойн баярын хурлаа ёслол төгөлдөр зохион байгууллаа. Баярын хуралд Ховд аймгийн номын сангийн үе үеийн системийн бүх номын санчид ажиллагчдаас гадна аймгийн удирдлага захиргааны байгууллага, боловсрол соёл урлагийн газар зохиолчдын байгууллага, холбогдох бусад газруудын удирдлага төлөөлөл оролцож баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм а. Баярын хурлын үеэр тус номын сангийн хамт олон 80 жилийн туршид Ховд аймгийн ард олны оюуны савыг тэтгэсэн ажил үйлсийнхээ алдаа оноог цэгнэн хойштын замнлаа төлөвлөн ажилласан бөгөөд анх нэг оронтой 500 номтойгоор үйл ажиллагаагаа явуулжсэн бол өдгөө 18 ажилтан 72 мянган номын фондтойгоор Эрдэм соёлыг түгээн ажиллаж байна. 2018 онд 18 ажлын орон тоотой ажлын 2 байртай нийтдээ 72 мянган бот номтой бүх номнууд маань электрон каталогт ингээ орсон орчин үеийн технологийн нэвтрүүлсэн ийм номын сан болж байна. Мөн энэ хүү 80 жилийн ойгоо тохиолдолд бид нар Монгол улсын соёлын гавьяа зүтгэлцэн Максрын Баянзулын нэрэмжит одоо номын сан болж байгаа. Мөн уншлагын их танхим маань Болор цомын эзэн Яруу Наривч Хөөдөгийн Эрдэнэбаатарга нэрэмжит болж байгаад бид бүхэн одоо туйлын баяртай байна. 80 жилийн дотор номын сан бол хүнийг хүүхдүүдийг олон төвний хүнийг одоо оюун ухааныг ариутгах номын буянгаар олон төвнийг одоо синхруулж ухааруулж номын үрдэн бол хүнд бас маш их үрдэн ашиг тусаа өгчээсэн юм уу байгаамаа. Одоо ингээд цаашдаа энэ ажиллаж байгаа бидний үеийн одоо ахмадууд болно. Одоо бидний залгамж халаа одоо шинэ үеийн залуу үеийн энэ номын санчтай улам их ажлын өндөр амжилт хүсэж хүмүүсүүдийн мэдлэг чадвар оюун ухааныг ариутгуулах уян гიშгэн хайрлж үйлчилж явцгаа гэж гэрээё. Ховд аймгийн нийтийн номын сангийн 80 жилийн ойг тохиолдуулан уг номын санг Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн үндэсний номын сангийн захирласан Максрын Баянзулын нэрэмжит болгосон бөгөөд уншилгын танхимыг Нэрт Яруу Наригч Монголын зохиолч дэвлийн шагналт Болор цомын эзэн Хөөдөгийн Эрдэнэбаатаргасны нэрэмжит болгосон юм а. Энэхүү арга хэмжээнд бичиг соёлын 2 эрхэм хүмүүний гэр бүл үр хүүхэд төрөл төрөсөнд хүрэлцэн ирж тус номын сангийн хамт олонд ажлын их амжилт хүсэж цаашид хүн ардаа соён гэгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийлж байлаа. Ховд аймгийн нийтийн номын сан Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн миний аав Баянзулын нэрэмжит болгосонд би үр хөвгт бид нар бол туйлын их баяртай байна. Тэгээ миний аав бол 1950 онд анх бол номын санд хуулан бичгчээр ажилд ороод насны зүртлээ бол номын сантай өөрийн бүхий л амьдралаа холбосон хүн. Тэгээд энэ хугацаанд бол Москвад соёлын дээд сургууль төгсөж ирээд улсын номын санд бол захирал, орлогч захирал, эрдэмжилгээ мэдээлэл зүйн хэлтсийн дарга ном зүйчээр ажиллаж байгаа 1993 онд тэтгэвртэй гарсан. 1992 онд Монгол улс шинжлэх ухааны байгууллага үүсэж өгсөн 70 жилийн хойг тохиолдуулаад Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар миний аав бол Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн суулаар шагнагдчихсан юм байна. Тэгээд энэ хугацаанд бол тэр номын санчдыг бэлтгэх үйлсэд бол өөрийн хувь нэмрээ оруулсан. Одоо миний аавын шав 1000 гаруй номын санчдыг бэлтгэсэн гэж ярьдаг юм байлаа. Тэгээд бол номын сантай холбоотой бараг 200-аад ном тохимол хэвлүүлсэн байдаг. Тэгээ ер нь бол миний аавыг бол номын сангийн нэвтрхий тойл гэж нэрлэдэг байсан. Тийм байна. Тэгээд яг энэ Ховд аймгийн нийтийн номын сан байгуулагдсны 90 жилийн ойг тохиолдуулаад Ахмад номын санчд болон үе үеийн номын санчид одоо ажиллаж байгаа нийт хүмүүстээ бол энэ ном баярын мэндийг хүргье. Баярын хурлын үеэр хүн ардаа соён гэгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн болон ажиллаж байгаа эрхмүүдийг аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшуулсан нь тэдний хөлмөр зүтгэлийг үнэлсэн явдал байсан юм а. Манай номын сан бол түүхт 80 жилийн хугацаанд бол Ховд аймгийнхаа ард иргэдэд соён гэгэрүүлэх үйлсэд үүссэн төлөө бол нэлээ хугацаанд зүтгэж байгаа. Өнөөдөр Монгол улсын соёлын төрийн найзлалтанд орсондоо би маш их баяртай байна. Энэ цалиг авахд маань миний ард байдаг тийм ээ. Хань 2 охин, ээж маань хамт олон маань байгаа. Эдгээр бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье.
Ийхүү бичиг соёлын зөвтгөлтнүүдийн нэрээр нэрлэгдсэн тус номын сангийн хамт олон 80 жилийн туршид Ховд аймгийн ард олны оюуны савыг тэтгэсэн ажил үйлсээ дүгнэн 80 жилийн ойн баярын хурлаа ёслол төгөлдөр зохион байгууллаа. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Магсрын Баянзуулын нэрэмжит Ховд аймгийн нийтийн номын сан нь 2016 оноос эхлэн Ховд аймгийн хүүхэд залуучуудыг гэгээрүүлэх үйлсэд анхааран оюун түлхүүр цахим номын сан дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгын дагуу номын баяр үндэсний бичиг үсгийн баяр Монголын нууц товчоо хүндэтгэн залгах тухай зарилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаас гадна аймгийн хэмжээнд ган үзэг яруу найргийн наадам, шуун сарал богино өгүүлэлгийн уран, уншилгын наадам зэрэг томоохон соён гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.